Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Small Basic програм буюу програмчлалын хэлний талаар үзэх нэ. Теле хичээлээр бас орж байгаа бах. За багш нь эхлээд Small Basic програмаа та хэдийг суулгаад татсан гэж бодож байна. За Small Basic програм маань ерөнхийдөө ингэж харагдана. За ажлын орчныг сонгох буюу энэ хэсгийг ажлын орчин гэж байгаа. За дээдлийн new open save гэсэн командууд байгаа хэсгийг маань хэрэгслийн мөр. За мөн энэ доод цэнхэр хэсэг маань ажлын орчны суурь болж өгнө. За энэ талд байгаа text window гэдэг нэг хэдий юунууд байгааз эдгээр энэ хэсэг маань help буюу тусламжийн хэсгийг харуулах гэсэн 4 хэсгээс бүрддэг байна. За жишээ болгож нэг юм бичиж үзүүлье. Text window check right line. За дуу хаалтаа бичлээ. Тодорхойлох байртыг ашиглаж аваад мэдээллийн технологи гэсэн. За үр дүнгээ хэвлэхдээ гараас F5 буюу run гэсэн давчлуурыг дарах нэ. За мэдээллийн технологи гэсэн дүгнэлт маань гараад ирлээ. Text window гэдэг нь программын үр дүн текстэн цонхонд хэвлэж харагдана гэсэн үг. Өөрөөр text window нь Small Basic хэлний объект юм аа. За right line гэдэг нь болохоор text window объектын үйлдэл функц гэж нэрлэж болох нь. За дугуй хаалтны дотор тухайн мэдээллээ дэлгэцэнд хэвлэх гэж байгаа мэдээллээ бичиж өгнө. За өөр нэг жишээ авч үзье багш. За энэ нь болохоор А бетоны нийлбэрийг ол гэсэн алгоритмыг Small Basic програмда бичиж үзэх юм аа.
За text window right дээр эхлээд A гэсэн хувьсгчаар зарлаа гэж гинэ. За объектэнд бодит тоогоор орлуулна гэсэн үг тий. Тоон утгатай хувьсгчийн утгыг гараас авахд text window объектийн read number гэсэн юуг ашиглана. Функцийг ашиглана. За дараа нь B утгаа зарлаж өгнө. Мөн ижил real number гэсэн функцийг ашиглаад нийлбэр нь A дээр нэмэх нь B гэсэн. Хоёр тооны маань нийлбэр үр дүн болон гэх нэ. За үр дүнгээ хэвлээд үзье. Run буюу F5. За A тоогоо 5 гэж өгч байна. B тоогоо 6 гэж өгөхөд нийлбэр нь 11 гэсэн үр дүн гарч байна. За ингээд та хэд маань өөр бодлого бодоод үзээрэй. За бүгш нэг гэрийн даалгаварт нь ямар бодлого өгөх вэ гэхээр за өгөгдсөн n тооны тэгш сондгойг тодорхойлох програм бичнэ гэсэн. Даалгавар үгүй. Энийг бодоод үзээрэй.